намайг лав сүрэнгийн мөх ширэл гэдэг. За анхын тайгны хоонд 4 дугаар ангиас эхэлж орсон. Журмэл хөндүүгээд мөрөнгийнхаа ахыг одоо харж тайгны хоонд орсоо. Намайг Алтай цохин үлзээр гэдэг. Би энэ аймгийн мөр сумын өсөд төрсөн. 5 настайгаас л нэг ах нараа дагаад нохой тийжээж эхэлсэн. Тайгны хоо ер нь тий эрт дээр үеэс өвгцөл одоо тий ан амьтан агнаж одоо тийжээж ирсэн. Тийм болохоор одоо тэр зүйл одоо орхигдсон маш олон жил орхигдсон. Тэгээд одоо үед бол гоё дэлгэрээд тэгээд Монгол хүмүүс маань мэдээ явж байгаа. Тайгны хооны одоо нэг онцлог гэх юм бол хөрлийнхээ урдаар одоо тийм хээрийн ан амьтны гүйц ч одоо барьдаг. Цуцхгүй олон километр цаг хурдладаг. Тайгны хоо маш эзэндээ маш үнэнч тийм хөрлөл ант тийм сайн ант хоо. Тайгны хоо урт монгор хошуутай, далбуур том чихтэй, өвчөө жоохон доошоо. Тэгээд сүүл урт ийм төстэй хоонууд. Тэгээд хэнхэрцэг тээж сайтай, хайрцаг сайтай, хурдтай, хүчтэй, дөлгөө. Энэ аашууд нь надад таалагддаг. Тайгны хоогоо би голцон уралдуулдаг. Одоо найзуудтайгаа одоо ахынхаа нохоо нарыг одоо тийм нэг арьс чирж тэгж уралдуулдаг. Манай суманд нэг 2 найз байгаа. Тэгээд би нэг найзтайгаа ирсэн. Журмаа ах маань биднэрт их л тусалдаг. Тэгээд журмаа бидэдэг ээлжилж тэмцээн уралдаанд авч явж тэмцээн хөгжүүлнэ. Бид хоёр болохоор нүүдэлчин наадам гэсэн нүүдэлчин наадам гэж надад их таалагдж байгаа. Монгол одоо ингээ хүмүүс тайгны хоогоо одоо мэдүүлж байгаа надад бол хамгийн бахархалтай зүйл. Хүмүүс бол нэлээд асуунаа юм. Хоондоо хоол өгдөг юм уу? Ийм турхаа байдаг юм уу? Ер нь бол өмнөх үеийнхээ бол тайгны хоо ер нь давуу мэддэг болсон байлээ. Хараад энэ тайгны хоо ер нь давуу сайн мэдчихсэн. Тэгээ явган гөрөөлж үжижсэн. Тэгээ нэг туулай таараад тавьсан чинь нохоонууд ирдээ явахгүй өөртөө хөдөлжгүйгээд арай барахгүй. Тэгээд ах нар морьтой гөрөөлж маань тэр гэж хэлжсэн. Эхлээд бол ер нь ойр зур ингээд нэг өөрөө явган утлах тэгээд морин дээр утлахж ер нь арай амар сурхны зам. Анх сурж байгаа нохоог бол тийм хээгүү номхон юм дээр сурахгүй болгүй. Тэгэхээр нөгөө анх сурж байгаа нохоо юм мэдэхгүй тэгээд хөл гар дагуур ороод 50 дагуур орчих гэж. Тэгээд нохоог бол ер нь зүүн талдаа утлдаг. Мориныхоо зүг талд буруу талдаа морин утлдаг болохоор зүг талдаа нохоог утлж. Ирээдүйд одоо энэ нохооны одоо ингээд үйлдвэрүүд идэг штеп. Одоо яг тийм Монголын нэг тийм үйлдвэр болохын тулд одоо ингээд дэлхийд бүртгүүлэхийн тулд ингээд зорилго тавьж яг ах нартайгаа хамтарч юм гэж. Яг жил гарan суулж. Тийм зорилго тавьж. Тайгны хооны холбоо байгуулалтад одоо 10 жил болж байна. Одоо тэгээд тайгны хоо сонирхдаг одоо журмаа ах найзуудаа нийт нохоо сонирхчдоо одоо 10 жилийнхэн мэндийг хүргье.